Оройн төр үзэгчтэй MBC News мэдээллийн хөтөлбөрийн бас ангаргийн дугаар эхлэж байна. Мэдээллийн товчхонд анхаарлаа хандуулна. Өнөөдөр аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас хичээх өдөр арга хэмжээг зохион байгууллаа. Малт хооллого энэ сарын 7-ноос 17-ны хооронд орон даяар зохион байгуулагдана. Нөөцөнд гологдол гарах үндслэл байхгүй, нөөцтэй холбоотой гомдол хэрэглэгчээс ирээгүй. Эдгээр олон бусад мэдээллийн дэлгэрэнгээд анхаарлаа хандуулна. Мэдээ эхлэж байна. Дэлхийн нийтээр зам тээврийн ослоор хохирсон иргэд болон тэдний ар гэрийнхний дуу хоолойг олон нийтэд хүргэх замаар түүний хор өршгийг олон нийтэд таниулах хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүрийн 11-р сард зам тээврийн ослоор хохирсон иргэд тэдний ар гэрийнхний дуу хоолойг хүргэх өдрийг зохион байгуулдаг. Энэ жилийн энэхүү өдрийг хичээх өдрөөр зохион байгууллаа. Зам тээврийн ослоор хохирсон иргэд тэдний ар гэрийнхний дуу хоолой үйлдэлээр дамжуулан зам тээврийн ослын хор аюулыг таниулах зорилгоор зам тээврийн ослоор хохирсон иргэд ар гэрийнхний дуу хоолойг олон нийтэд хүргэх өдрийг зохион байгуулад 6 жил болж байна. Дэлхий дээр зам тээврийн ослын улмаас жилд 1.3 сая хүн амнасаа алдаж 50 сая хүн бэртэж гэмтэж байгаа бол Монгол улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас хоногт 15-аас 20 хүн гэмтэж 1-ээс 2 хүн амнасаа алдаж байна. Жилд 600 орчим хүн амнасаа алддаг их харамсалтай тоо баримт бий. Манай аймгийн хувьд 2019 оны эхний 11 сарын байдлаар зам тээврийн осол гэмтэлтэй холбоотой 52 гомдол аймгийн цагдаагийн газарт ирсэн. 9 хүн амиа алдаж 13 зам тээврийн ослын гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Хичээх өдөр үйл ажиллагаа нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын аюулыг бууруулах, иргэдийг гэмт халдлагаас хамгаалах зөрчлийн улмаас зам дээр амь насаа алдсны дараа хүндэтгэл үзүүлэх биш, амь насаа алдахаас өмнө урьдчилан сэргийлэх үндсэн зорилготой юм. Хичээх өдөр арга хэмжээний хүрээнд аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас замын хөдөлгөөнийг төр хаасан юм. Улаан политехник коллежийн суралцагчид аймгийн төв номын сангаас бөхөө өргөө хүртэл замын гол хөдөлгөөтэй хэсэгт игнэгээр зогсон сурталчилгааны хөвгтэй зурагт хуудас барьж олонний анхаарлыг хичээх өдөрт чиглүүлж хичээх өдөр арга хэмжээнд оролцсон юм а. За өнөөдөр буюу 11 сарын 29-ны өдрийг дэлхийн нийтээр зам тээврийн осол гэмтлийн улмаас хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэх өдрийг зохион байгуулдаг. Энэ өдрийг тээврийн цагдаагийн албанаас 6 дахь жилдээ Монгол улсад зохион байгуулж байна. Тэгээд энэ өдөр нь бол тээврийн зам тээврийн ослоос суулж хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэх мөн хичээх өдөр нэртэйгээр зохион байгуулагдаж байгаа. Тэгээд зам тээврийн ослын хохирол, зам тээврийн ослын хор уршиг иргэд жолооч нарт ойлгуулан таниулах зорилгоор энэ өдрийг зохион байгуулж байгаамаа. За энэ өдөрт маань аймгийн онцгой байдлын газрын тусгай дуу тохио бүхий тээврийн эрсэл, аймгийн нэгдсэн эмнэлгийн тусгай дуу тохио бүхий тээврийн эрсэл, аймгийн замын цагдаагийн тасгийн алба багшд Улаангом коллежийн оюутнууд хамтран оролцож байгаа юм жагсаал болж байна. За цаашид жолооч нар маань дүрмээр замын хөдөлгөөндөө зорчиж хичээж оролцъё гэдгийг жолооч нартай уриалж байна. Ах эгчнэрээ бүгдээрээ замын хөдөлгөөнд идэвхтэй дураараа бишээ дүрмээрээ оролцгоё. Замын хөдөлгөөнд оролцогч иргэд жолооч нар дүрмээ биелүүлж бусдыгаа хүндлэнээс сахилах соёлтой хөдөлгөөнд оролцвол өдөрт 1-ээс 2 хүн амь насаа алдаж 15-аас 20 хүн бэртэж гэмтэж байгаа байдал буурах боломжтой юм а. Дараагийн мэдээ. Малт тэжээвэр амьтад хашаа худаг тэжээлийн тоолгыг Монгол Улсын засгийн газрын 224-р тогтоолдод заасны дагуу 2019 оны 12-р сарын 7-ноос 17-ны хооронд орон даяар зохион байгуулах гэж байна. Тоолго зохион байгуулахтай холбоотойгоор аймгийн статистикийн хэлтсээс сумын засаг даргын орлогч, сумын статистик хариуцсан мэргэжлэнүүдэд сургалт зохион байгууллаа. Монгол Улсын засгийн газрын 224-р тогтоолдод заасны дагуу эрх бэм гарагт буюу 12-р сарын 7-ноос улс орон даяар малт тоолгын ажил эхлэн 12-р сарын 17 хүртэл үргэлжлэх малт тоолгоор малт сүргээс гадна тэжээвэр амьтад хашаа худаг тэжээлийн цэгийн тоолгыг нэгэн зэрэг зохион байгуулах юм. Жилийн эцсийн малт тоолгыг зохион байгуулахтай холбоотой сумын засаг даргын орлогч, сумын статистик хариуцсан мэргэжлэнүүдэд сургалт зохион байгууллаа. Сургалтаар суманд малт тоолгыг хэрхэн зохион байгуулах талаар арга зүйгээр хангахаас гадна малт тоолгын маягтанд орсон өөрчлөлт хүн ам орон сүнсний 2020 оны улсын тоолгын зохион байгуулалтын чиглэл өгөх, тоолгуудыг нэгдсэн аргачлал нэг ойлголтоогоор аймаг орон нутгад зохион байгуулах сургалтыг аймгийн статистикийн хэлтсээс зохион байгууллаа. За өнөөдөр аймгийн малт тоолгын комиссаас малт тоолгыг
одоо жил бүр зохион байгуулалт явуулдаг тоолгын сургалтыг зохион байгуулахаар эхэлж байна. За энэ сургалтанд маань бол одоо сум орон нутагта тоолгыг удирдан зохион байгуулах сумдын орлогч дараа нар мөн мэрэгжил арга зүгээр хангах статистик хариуцсан мэрэгжилтнүүд мөн улаан гомсмын багийн засаг дараа нарын бүрэлдэхүүнтэйгээр 60 төгрөгийн бүрэлдэхүүнтэй сургалт маань бол явагдаж байна. За тэгээ мал тооллого тэжээр хамтын тооллого маань бол одоо бүр жил бүр ингээд зохион байгуулагдаж одоо хэвссэн манай статистикийн тухай хуулийн заасны дагуу 12 дугаар сарын 7-оос 17-ны хооронд 10 хоногийн хугацаанд бол одоо тооллого маань зохион байгуулагдана. За энэ тооллогын маягтанд маань бол тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орсон байгаа. За энэ өөрчлөлтүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг бол одоо энэ сургалтаараа өгөхөөр зорж байна. За тэгээ энэ сургалтын манаас онцлогтой сургалт явагдаж байгаа. За мал тооллогын ажлыг бид 12 сард амжилттай сайн зохион байгуулах. За мөн 1 сард болох одоо 2020 оны Хүн ам орон сууцны тооллогын одоо бэлтгэл ажлын хүрээнд бас сумдынхаа тооллогын төр товчооны дараа нар болох орлогч дараа нар нарийн бичгийн дараа нар болох энэ сумдын статистик хариуцсан мэрэгчлэнүүдтэй мэрэгжил арга зүгээр нь хангах тооллогын одоо 10% мэдээллийг одоо хэрхэн яаж цуглуулах талаар бол тооллогын семинарыг бол 2 өдрийн хугацаанд бол мэдээлэл өгч ажиллахаар байгаа. За тэгээ манай энэ хүн ам орон сууцны тооллого манаас онцлогтой 100% мэдээллийг хүн ам өрхийн мэдээллийн санг сайжруулах байдлаар бол одоо 19 оны 1 сараас хойш тасралтгүйгээр бол манай багийн засаг дараа нар одоо салбарын статистикийн ажилтнууд маань бол одоо хийж ирсэн байгаа. За үүнийг одоо хянаж шалгах мөн дэлгэрэнгүй мэдээллийн одоо бааз санг бий болгох зорилгоор Хүн ам орон сууцны 2020 оны тооллогын одоо асуулгын мэдээлэл маань 1 сарын 9-ний 8 цагаас 16-ны 22 цаг хүртэл 7 хоногийн хугацаанд Хүн ам орон сууцны тооллого манаас түүрийн аргаар бол зохион байгуулагдах байгаа. Тэгээд энэ хоёр том тооллогын одоо мэрэгжил арга зүгээр хангах, бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах сургалтуудыг өнөөдөр бид бүхэн явуулж байна. Сумынхаа бүх тоолгоч нарт малыг заавал мэдээж тоолох, заримыг нь зарчмыг баримтлан тоолгохыг уйлж, тоолгын гар карт болон тооны цоогор дээр малаа тоолуулсан малчны гар үсэг заавал зурулж байхыг мөн төвчл бүх тоолгоч нарт маягтыг хэрхэн нөхөх талаар нэгдсэн сургалтыг хийж тоолгын ажлаа амжилттай зохион байгуулахыг зөвлөж байна. Мал тоолгыг зохион байгуулснаар өрхийн хөрөнгийн баталгаа, баримт түүх малчдын ажил эрхлэлд, нийгмийн байдал, мал аж ахуйн салбарын эдийн засгийн хувь нэмэр, бодит байдал анхаарах асуудлыг тодорхойлоход шаардлагатай том мэдээллийг бий болгодог. Аймаг орон нутгийн эдийн засгийн голлох салбарын хувьд мал тоолгын ажил, өндөр ач холбогдол өгч мал тэжээвэр амьтантай иргэн аж ахуй нэгж байгууллагууд тоолгын үеэр малаа ойр үлчээж мал тэжээвэр амьтдыг нүдээр үзэж биечлэн тоолох нөхцөлийг бүрдүүлж ажиллах нь чухал юм а. Улсын хурлын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн мөнгөнд тэтгэмжийн талаар зарим арга хэмжээний тухай улсын хурлын тогтоолын төслийг хэлэлцэн батллаа. Ийхүү батлагдсанаар хүсэлт гаргасан хүүхэд бүр сар бүр 20 мянган төгрөг авах бүрэн боломжтой болж байгаа юм. Энэ талаар хуулийн төслийг санаачлагч улсын хурлын гишүүн Бимбцогт өрхийн орлогоос хамаарч нийт хүүхдийн 80 орчим хувьд нь хүүхдийн мөнгө олгож байсан нь хүүхэд бүрт бүр болохгүй бол хүсэлт гаргасан хүүхэд болгонд хүүхдийн мөнгө олгох улсын хурлын тогтоолын төслийн нэр бүхий гишүүдийн хамт 2018 онд санаачилсан төрийн өндөр албан тушаал хашлаг бизнес эрхэлдэг айлын хүүхдийн мөнгийг авахгүй байж болно. Харин амьдралд нь энэ мөнгө үнэхээр хэрэгцээтэй хүмүүст өгье гэдэг агуулгаар тогтоолын төслийг өргөн барьсан хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгодог болохын тулд 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай энэ хөрөнгийг 2020 оны төсөвт суулгасан гэсэн юм а. Ерөнхий боловсролын сурагчдын ээлжийн амралт эхлэхэд сар бүрэхгүй хугацаа үлдлээ. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2 дугаар улирлын амралт 12 дугаар сарын 23-наас эхэлнэ. Харин орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хувьд 2 дугаар улирлын амралт 12 дугаар сарын 30-наас эхлэх юм. Нийслэлийн сурагчид 3-7 хоног амрах бол орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 2-7 хоног амарна. Том төс төвчний дэгдэл тархалт үйлчлэлийн байдлаас хамаарна. Нийслэлийн сурагчдын 2 дугаар улирлын амралт 1-7 хоногоор сонгогдож байгаа юм байна. Харин орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 3 дугаар улиралд 3 дугаар сарын 23-наас 4 дугаар сарын 11-нд дуустал 14 хоног амрах бол хотын сурагчид 1-7 хоног амрахаар зохицуулжээ. Харин цагаан сараар улсын хэмжээнд сурагчид 2 дугаар сарын 24-өөс 28-нд дуустал 1-7 хоног амрах юм байна.
Улсын хурлын 2019 оны намрын ээлжид чуулганы 11-р сарын 28-ны өдрийн нэгдсэн хурал даанаар онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох 3 төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг сойрхон батлах тухай хуулийн төсөлтөд хамт өргөн мэдээлсэнд эцсийн хэрэгжүүлгийг хийлээ. Энэ талаарх төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг улсын хурлын гишүүн оюун хурал танилцуулсан юм. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулна улсын хурлын гишүүн Гарамжав асуулт асууж хариулт авсны дараа онцгой байдлын албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.4% нь дэмжлээ. Дараа нь тогтоолын хамсралтанд нэмэлт өөрчлөлт оруулах тухай улсын хурлын тогтоолын төслийг хаалттай гормоор хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцгийн дарга од баярыг даргын албан тушаалаас нь чөлөөлсөн тэгвэл өнөөдөр үндсэн хуулийн цэцгийн даргад нэр дэвших дэвшүүлэг сонгох үндсэн хуулийн цэцгийн гишүүдийн хуралдаанаа хийхээр төв тогтоогоод байна. Үндсэн хуулийн цэцгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт цэцгийн даргаар сонгох хүний нэрийг цэцгийн гишүүд дотроос дэвшүүлэн хуралдаанаар хэлэлцэж саналыг нууц зархурааж нийт гишүүний олонхын санал авсан хүнийг сонгоно гэж заасан байдаг. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтны Огсоолооны улсын Бурайд улсын гавьяат жүжигч нь амархуу ойрын машинда хар тамхи хэрэглэж байгаад баригдаж улмаар хууль шүхээс биеэр эдлэх 2 жилийн ял авсан. Цахим орчинд түүнд ял өгөх нь зөв буруу гэж их маргалдсан 2 жилийн ял бага байна гэсэн хэсэг байхад нь нөгөөдөл нь анхудаа сонирхож хэрэгэлсэн бол заавал хорих шаардлагагүй хэмээж баргал хүний эрхийн асуудал их маягтай өмөрч үзэж байсан. Бидний үлгэрлийн дагагч Америкийн сүнсэд дэлгэхэд ийм тохиолдол биеэр ял эдлүүлэх биш харин ч эмчилгээнд хамруулж дахин хэрэглэхгүй байхад анхаардаг байна. Хар тамхины хор хөнөөл түүнээс урьдчилан сэргийлэх асуудлыг хилэлцэх онол практикийн баг хурал өчигдөр болж өнгөрлөө. Хуралд гаалын ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар, сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв болон хууль эрх зүйн боловсрол олгодог ихтэй сургуулиудын оюутан залуус оролцсон. Хар тамхи хэрэгэлтэн хуулийн хүрээнд тодорхой болсон амархуугийн асуудалд албаны хүн хариулахдаа манай улс хар тамхины тээвэрлэгч байсан бол одоо хэрэглэгч болсон. Хүн ам маш цөөхтэй орны хувьд хар тамхи мансууруулах бодис бол аюулын харанга анхудаа сонирхож үзсэн гээд толгойг нь илэх хэрэггүй. Энэ бол гэмт хэрэг хатуу хуультай гэдгийг мэдрүүлэх, бусдад анхааруулга болгох ёстой. Нэг удаа сонирхож үзэн гэж хизээч байдаггүй. Нэг удаа хэрэгэлсэн л бол давтан хэрэглэх өндөр магадлалтай. Тиймээс хар тамхины хор хөнөөлийн талаар сайн ойлгож түүнээс урьдчилан сэргийлэх нь чухал гэсэн юм. MBC News мэдээллийн хөтөлбөр тодруулга булангаар үргэлжлэж байна. Өнөөдрийн тодруулга булангийн зочноор хар тархтаа уурхаан захирал Сурмаажав оролцож байна. Өнөөдрийн тодруулга булангаас үзэгчдийн хүсэлтээр за үзэгчдээс бас болж байгаа оршихуй шууд нэвтрүүлэгт за нүүрсний үн өндөр байна. Бас утаа их байна. За тэгэхээр бас чанарын хувьд бас маш муу байна гэсэн санал ирсэн. За тэгэхээр бид бүхэн бас яг эдгээр асуудлуудыг бас Сурмаажав захирлаас тодруулахараас хүрэлцэн ирээд байгаамаа. За тэгэхээр танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За тэгэхээр хар тархтаа уурхаагаас ирж байгаа нүүрс бас чанарын хувьд бас маш муу байна гэсэн саналыг бол нэлээдгүй дагуулад байгаа үзэгчдийн санал. Тэгэхээр энд яг энэ дээр бас та бас тайлбар өгөхгүй юу? За би Чингис хааны төрсөн өдөр буюу 27 оны өдөр бид нар 26 27-нд уурхаа ажилласан. Яагаад гэвэл одоо яг өвлийн оргил ачааллын үе ард түмний одоо галгууламжийг тасалж болохгүй. Тийм учраас бид нар амралтын өдөр, баярын өдөр гэхгүйгээр 26 27-нд ажилласан. Би тэнд 2 өдөр ажиллаад уурхааны ажилтнууд 2 хоног өмнө хяналт тавьад ирсэн л дээ. Тэгээд тэнд явж байгаа үеийн хөтөл бол манай уурхаа одоо орон нутгийн ямар ч уурхаад ингээд нүүрсийг ялгаад, шигшээд, параагцлаад одоо нунтгийн нэг бүхлийн нэг бүр одоо ханаас тэлсэн том нүүрсийн нэг тусад начна гэсэн ийм гормоор ажилдаг уурхаа одоо Монголд байхгүй. Яг одоо өнөөдрийн байдлаар. За бид нар яг энэ аймгийн ард түмний хүсэлтийн дагуу одоогоос 13-4 жилийн өмнөөс эхлээд
2 фракцаар ялгадаг байсан. Эрчим хүчний зориулалтаа нунтаг нөөцгээд тэгээд ахуйн хэрэглээний бүхэл нөөцгээд одоо 4 фракцаар бид нар ялгаж одоо тийм анхан шатны баяжуулах гэдэг юм уу, тийм сортрок хийдэг одоо цэхэр дамжуулж шигшээд бутлаад шигшээд тэгээд сортлол зарж байна. За энд одоо би чанарын талаар гологдол гарах үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл бид нар өмнө нь одоо шууд экскаваторын шанагаар хутгаад очдөг байсан бол одоо утгаад шууд очдөг байсан бол одоо шигшээд ингээд бүр 3-4 фракцаар шигшээд бүр хамгийн нунтаг нөөцийн буюу одоо нэг 0.3-0.4 см-ээс 0.3-0.4 см чинь тэмээний хорглоос нэг жоохон томхон нөөц гэсэн үг шүү дээ. Тийм дөрөв юм уу 3 см-ээс доош одоо нунтаг нөөцийг одоо хэрэглэгчд ахуйн хэрэглээнд нийлүүлэхгүй байгаа. Тэрнээс доош нунтаг нөөцийн эрчим хүчний зориулалт хэрэгэд дулааны станцын хэрэглээнд нийлүүлж байгаа. За эрчим хүчний зориулалтын нөөцийг ийм фракцаар нийлүүлэхийг бас дулааны станцуудаас шаардсан. Тийм учраас тийм фракцаар нийлүүлж байгаа. За бүхэл ахуйн хэрэглээнд нийлүүлж байгаа нөөцийг бол одоо бас 3 фракцийн нөөц байна манай дээр. Урхаа дээр яг одоо нэгдүгээрт нь бүр одоо авдар шиг том, сандал ширээ шиг том тийм тэслээд атсан тийм том нөөц авах сонирхтой хүмүүс байна. Тэрэнд нь тэр том нөөцийг ачиж өгч байна. За шигшүүрээр одоо сортлогдоод гарч байгаа нөөц 2 фракц байна. Тэрний бас мөн одоо арай багах нь одоо 10 см-ээс одоо 4 см-ийн хооронд нөөц авах хүмүүст нь одоо нэг тийм сортын нөөцийг нийлүүлж байна. Тэгээд 12-аас 18, 10 хүртэл одоо тийм бүхэл нөөц авах нэг аягны дайны ч юм уу нэг юм стаканы дайны тийм бүхэл нөөц авах сонирхолтой хүмүүст нэг фракцаар нийлүүлж байна. Ингээд нөөцийг ингээд шууд авцраад одоо шигшүүрт одоо юу гэдэг юм бэ бутлах шигших төхөөрөмжөнд оруулаад эргээд хэрэглэгчийн тээврийн хэрэгсэлд ачигдахын өмнө конвейерээр явж яхад нь бид нар 2 шатны нөөц ялгадаг одоо хүн байж байгаа. За тэр хүмүүс бол одоо аюулгүй техникийн дүрм хангаад одоо конвейерийн хажууд сандал дээр суугаад одоо конвейерээр явж байгаа нөөцийн дотор чулуу байвал ялгаж байгаа. Хэрвээ ингээд нөөцний юм нунтаг нөөц ачичлаа, чулуутай нөөц ачичлаа гэж жолоочноор бас гомдлох гэхээрээ гомдлсон жолоочдоос дахиад буцаад нөөц ачдаггүй гэсэн бас иргэдийн бас тийм санал гомдол байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр яг тийм зүйл байдгүй. Ер нь бол за хэрвээ ингээд нөгөө нэг жолооч гомдол гаргалаа гэх танах нь нөөц ачиж өгөхгүй тийм тохиолдол хэрэг байх уу? Гэхдээ ер нь манай үйлдвэрийн дотоод дүрмээр бол тийм байх ёстой байхгүй. Бид нар 7 хоног болгын нэгд өдөр болгоно өглөө шуурхай зөвлөгөө хийгээд 1 номерт хөдөлмөр хамгааллын асуудал ярьдаг. Тэгээ 2 номерт нь бол хэрэглэгчийн гомдол ярьдаг. Одоо чанаргүй нөөцний илүүлсэн гомдол ирсэн үү ирээгүй юу? Одоо гэсэн тийм гомдлыг авч хэлсэн. Энэ 19 оны 91 сарын 1-ээс одоо өнөөдөр 11 сарын 29-ний өдөр хүртэл манад бичгээр юм уу амаар одоо утсаар ч юм уу ямар нэгэн тийм гомдлын чанартай юм хэрэглэгчээс ирээгүй. За зүгээр аймгийн төв дээр одоо нүүрс ачдаг жолооч биш аймгийн төв дээр байдаг нүүрс хэрэглэдэг одоо төлдөг хүмүүсээс 1-2 хүсэлт ирсэн. Ямар хүсэлт вэ гэхээр та бүхэн одоо энэ юм ченж жолоочоор дамжуулахгүйгээр шууд өөрсдөө авцраад энэ дулааны станц дээр одоо пүүлээд ингээд зарах боломж байна уу? Тэг шууд хэрэглэгчдийн гар дээр гэсэн бид нар тийм одоо бэлтгэл хангаагүй. Тэгвэл одоо энэ хүсэлтийн дагуу бид нар одоо чадан ядан хөрөнгө гаргаад тийм боломж гаргая гэдэг одоо хариулт өгсөн. Тэгээд бид нар одоо дулааны станц дээр 30 тонны электрон пүү одоо сая 11 сард багтаа тавилаа. Тэгээд чадвал энэ 12 сарын 15-наас өмнө
ажилд оруулах санаатай байна. Тэр пүүг ажилд оруулах юм бол иргэдтэй шууд хэрэглэгчтэй нүүрсийг одоо өгдөг болно гэсэн үг үү тийм ээ? Ер нь тийм. Тэгвэл энд бас хоёр талтай. Нэгдүгээрт бас юмыг яаж мэдхүүд чинь одоо бид нарын нүүрснийхээ одоо энэ чанар гэдэг юм дотор бас шууд очиж яваа за одоо ингээд энийг пүүлүүлээд мөнгө төлөөд гар гэхгүй байгаа. Бас манай нүүрсний яг стандартанд бол 3% холцтой нөөц нийлүүлж болно гэсэн одоо тийм стандарт байгаа. Тэгэхээр бид нэр 3% хорогдлын үннээс нь хасаад өгч байгаа. Тэгээ 3% гэдэг чинь одоо 100 тонн нөөцөнд бол одоо 3 гэдэг юм уу, 10 тонн нөөцөнд нэг тийм 30 кг гэдэг юм одоо 3 кг гэдэг тийм одоо 10 тонн нөөцөнд одоо нэг 30 кг орчимч гэдэг юм уу тийм нунтаг байхыг стандартаар зөвшөөрсөн байгаа. Тэгэхээр нэгэнтээ тийм стандарт байгаа учраас тэрнийх нь мөнгийг одоо хасаад тэр ач нүүрснээс нь жингээс нь хасаал тэгэл нийлүүлж байгаа л да. Тэгэхээр яг одоо яг та ярьлаа шүү дээ тийм ээ 30 хил нь бол за нэг юм нунтаг нүүрс байж болохоор бас хуулиндаа бол заасан байт юм байна тийм ээ. Одоо яг иргэд шороотой нүүрсэрж ингээд байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр шороо биш нунтаг нүүрс л байх хэрэгтэй шүү дээ тийм ээ. Гэхдээ ер нь нүүрсэн дотор шороо байх боломж байхгүй шүү дээ. Яг уу энэ уурхайн өөрийнх нь геологийн тогтцол дотор нэг 20-30 см-ийн ийм чулуулгийн шаврын үе байдаг тохиолдол байна. Тэрний аль болох одоо каньер дээгүүр нүүрс чигчгтээд явж явах шатанд л ялгаж авах тийм юм бид нар бас хийж байгаа л да. Тэгээд нэгдүгээр тэнд ялгалт хийгээд чанараа бас стандартын горимд хөрөх санаа тавьж байна. Хоёрдугаарт бас яг уу нэгэнтээ стандарт нь 3% холцтой байхыг заач гэсэн учраас тэрүүгээ үндэн заавал хэрэглэгчийг хохирохгүйгээр үннээс нь хасаад өгч байгаа. Тэгэхээр би одоо стандартын хувьд ямар нэгэн одоо гологдол байхгүй байх гэж бодож байна. Хүмүүс одоо аль болох чанартай хэмд нөөц авахыг бодож байгаа шүү дээ. Тэгэхээр одоо тэрэнд нь одоо хүслийн хангаад бас аймаг орон нутгийнхаа ард түмэнд хөдөлмөрчдөө үйлчилчээ гэдэг ингээд бид нэр 30 тонны одоо электрон пүүг бараг 80 сая төгрөгөөр авт тавилаа. Тэгээ тэрний чинь одоо иж бүрдэл дэлгэц мэлгч электрон юм чинь электрон дэлгэцээр гарна. Одоо электрон бүх юмны электрон самбар мамбар бүгд электрон. Тэгээд нэг мэдрэгч нь бүгд электрон. Тэгэхээр тэрэнд нэг тийм юм гаргаж байна. Тэгээд бас нэг тэрний чинь одоо пүүлдэг барьдаг хүн чинь байр барьж өгнө. Мөнхийн дулаан байна. Тэгээд цахилгаантай байна. Бас өдөр хэдэн цаг хүртэл ажиллах. Тэгээд тэрэн дээр орон тоомоогод бас зөндөө юм байна. Яг уу бас ард түмний бас хэрэгцээг бид нэр хангах ёстой. Яагаад гэвэл хэрэглэгч хаан гэж байгаа. Тэгтээ хэрэглэгч хаан болох байхын тулд бас өөрөө бас үүргээ биелүүлэх ёстой. Тэгэхээр бид нэр тэр хаан хэрэглэгчд бол одоо нөөцнийхээ чанарын одоо стандартын 3% хорогдлын тооцохгүйгээр мөнгөний аваад барайл тийм шуулна гэсэн бодлого манад байх. За тэгэхээр нүүрсний үнийн хувьд бол бас өнгөрсөн жилээс нүүрс үнэтэй зарагдаад байна. Ер нь жилээс жилд нүүрсний үн нэмэгдэж байгаа гэсэн саналыг бол бас иргэдээс ирүүлсэн шүү дээ. Тийм. Тэгэхээр та энэ дээр бас тайлбар өгөхгүй юу? За нүүрсний үн бол Монгол улсын бүх нүүрсний үн эрчим хүчний зохицуул хорооноос гардаг давлгаан дээр байгаа. Манай уурхайн нүүрс бараг хамгийн хямд нь байна. Чанараараа Монгол улсад кокссон нүүрсний дараа ордог нэлээд өндөр зэрэглэлийн чанартай нүүрс. Тэгэхдээ бас чанартай нүүрсийг өндөрөөр зарна гэж гэх бас хэцүү. Ер нь ашигт малтмуудын хуулинд бол ашигт малтмуудыг дэлхийн зах зээлийн үнээр зарна гэсэн зүйл заалт байгаа. Хэрвээ дэлхийн зах зээлийн үнээр зарнаг бол яг манайтай адилхан ийм одоо чанарын стандарттай нүүрсүүд бол одоо Монголд нэг $120 1 тонн $120 орчим үнэтэй л байна л дээ. Өөрөөр хэлбэл Монгол мөнгөөр бол 300 бараг гаруй мянган төгрөгийн. Бид нар тийм үнээр нь зарах боломж байхгүй. Яагаад гэвэл энэ ард түмний хэрэглээний өртөг өндөрсгөж болохгүй. Нэг хоёрдугаарт бид нар ямар нэгэн тийм улс төрийн юм уу тийм зорилгоор одоо нүүрсний үн өсгдөг нэмдэг тийм эрх байхгүй. Бас хэрэглэгчийн эрх ашиг хамгаалах хууль гэж байна. Тэгтээ бас өрсөлдөөний тухай хуулийг тэр хуулиудаа бид нар бас яг ягштал баримтлаад бид нар 1 тонн нүүрс олборлоход хэдий хэмжээний зардал гаргаж байна. Тэрэн дээрээ нэг 3-6% ашиг нэмэл зарж байгаа. Одоо бизнесийн байгууллага учраас
Тэгээд үнийн тухай хэлчихэд бас би тодруулчих гэж бодож байна. За тэгэхээр яг 1 тонн хэдэн төгрөгөөр за 1 портрийн хэдэн төгрөгөөр тийм ээ иргэдэд бас ойлгомжтой байна. Би тодруулчих гэж байна. Өнгөрсөн жил одоо тэр хамны одоо том оврын нүүрс гэдэг байгаа. Одоо тэр том оврын нүүрс нэмэгдсэн өртгийн албан татваргүйгээр нэг 30,455 төгрөг байсан байна. Тэгээ одоо 33,182 төгрөг болсон. За өнгөрсөн жил 2 биш 1 фракцаар ялгаж байсан. 1 фракцаар ялгаж байсан үн бол 26,128 төгрөг болсон байсан. Тэгээд одоо 2 фракцийн дундч өнөө жил 2 фракцийн дундч үн 27,272 төгрөг л байгаа. Тэгээд одоо дундчаар бид нар энэ 2 фракцаар ялгадгийн учир юу вэ гэхээр бас энэ орон нутгад дулааны стандууд байгуулагдлаа. Бас орон нутгийн иргэд энэ одоо хэрэгжилж байгаа жижиг уурын зуухнууд бас бүр их нунтаг биш, эрчим хүчний дөрөлтөнд нунтаг биш, бас бүхэл биш нэг тийм нэг 6-аас гэдэг юм уу 8-аас нэг 3 см-ийн орчим тийм диаметртай нэг тийм голдуу нэг дахианы өндөгнөөс нэг харьцуулаад хэрвэл нэг тэмээний хорголны дайны тийм нүүрс нийлүүлээч гэд одоо Завхан аймгийн Ургамлсан мас тийм санал ирсэн. Манай аймгийн 2-3 мас тийм хүсэлтсэн. Тэрнийхэн дагуу бид нар энэ зүүн бас нэмж нэг одоо ялах тийм фракцаар ялах тийм бас нэг шгшүүрийн нэг сетик нэмээд бас каньер нэмээд энэ чинь бас нэлээд их хөрөнгө ордог ажил да. Тэгэхээр термерний хөрөнгийн одоо орсон хөрөнгийн хэмжээл тэрэн дээр 1,000 гаруй төгрөг нэгэн дээр нь ингээд нэмэгдээл ингээд явж байгаа. Эрчим хүчний зориулалтын нүүрсийг бол бид нар нэмээгүй хуучин хэвээрээ. Одоо яг өнөөдөр бол гадуур бас нүүрсийг 1 тонн нь 80,000-аар зарагдж байгаа шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн жил 1 тонн нүүрс 60,000-тай байсан. Тэгэд энэ одоо 20,000 төгрөгийн зөрүү гарцсан байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр яг цаанаас нь яг хэдэн төгрөгөөр өгдөг юм бэ? Энэ жолооч нар өөрсдөө хэдэн төгрөгийг нэмж зардаг юм бэ гэдгийг бол гаргамаар байгаа байхгүй юу? Тэгэхээр та энэ дээр бас тайлбар өгөхгүй юу? Яг цаанаасаа 1 тонн нүүрсийг хэдэн төгрөгөөр худалдаалж байгаа юм жолооч нарт? Хамны одоо бүхэл нүүрсийг бол 33,182 төгрөгөөр шигшсэн нүүрсийг одоо 2 шигшүүрийн нод нь 1 шигшүүртэй 1 фракцараас одоо 2 болчихоор би дундчаар нь хийсэн дээр байх гэж бодож байна. Нод нь 26,128 төгрөгөөр хадгалчихсан шигшсэн нүүрсийг өнөө жил 27,272 төгрөгөөр дундчлаад ингээд ачиж байгаа. За эрчим хүчний нүүрс бол үнэн хэвээрээ. Тэгээ миний бодоход одоо энд ирээд одоо дамладгийнх нь хаашийн чэнж жолооч нар гэсэн үг шүү дээ чинь тийм ээ. Манай уурхаас худалдаж яваад энэ дээрээ хэрэглэгчд 80,000 төгрөгөөр зарж штэ. Тэгэд энэ жолооч нарын үнэртгийг одоо манайх тогтоодгүй юм чи энийг одоо хэлэхэд их хэцүү. Бас одоо жолооч нарын ажил хэцүү, уурхааны ажилч хүнд одоо хөдөлмөрчд ойлгодог